Монголчууд бол цагаан сарыг бол одоо хаврын одоо өр ирж байгаа гэсэн утгаар тий шинэ үйлрэл ирж байгаа гэсэн утгаар бол тэмдэглэж өнгөрүүлдэг шүү дээ. За тэгээд цагаан сард хэд хэдэн утга байна. Мэдээж түрүү хэлсэн шинэ үйлрэлийн эхлэл гэж ярьж байгаа тийм үү. Гэрээ цэвэрлэн шинэ хувцас өмснө гэр бүлийн баяр болдог. Бид нар бүгдээрээ хамтдаа шүү гэдгийг бол энд агуулж байдаг гэж хэлж байна. Христ итгэгчийн хувьд бол хамгийн чухал зүйл нь юу вэ? Амьдралынх нь өөрчлөлт нь шинэ эхлэл юу вэ? Ариунаас ариун амьдрах шалтгаан юу вэ? Чуулган дотор ах дүүсэг амьдралаар амьдрах шалтгаан юу вэ гэхээр сайн мэдээс эхэлдэг юм аа. Тэгвэл сайн мэдээ юу вэ? Сайн мэдээ бол Бурхан ертөнцийг хайрласандаа цорын гац хүүгөө өгсөн. Ингэснээр хүүд итгэж хийж мөхгүй гэж хэлсэн байгаа. Тэгвэл бид нар ямар үндсээр аврагдсан бэ? Бурханы хайраас болоод Бурханы хүүгэд дамжуулаад аврагдсан гэдгийг битгий мартаарай гэж хэлмээр. Одоо дараагийн чухал үг нь хийж мөхгүй гэж ярьж байгаа. Амен. Тийм учраас хүмүүс энэ дэлхий дээр шинэ амьдралыг цагаан сараар бэлэгдэж шинэ амьдралыг шинэ өрөөлүүдийг бодож байгаа боловч бид нар айл хийж Есүс Христээр дамжуулаад шинэ амьдралыг хүлээж авсан хүмүүс юм аа. Тэр амьдрал маань энэ дэлхий өөрчилж хувьсаж алга болсон ч хизээж явах бай. Тэр амьдрал маань хизээж өөрчлөгдөхгүй. Амен. Хажуунаас хэлж та бол мөнхийн амьдралтай нэгэн шүү гэж хэлээр.